Заасан байна уу? Сонон байна. Маш удаан хугацаанд уншлага хийгээгүй байлаа. Учир нь би болон их хэрдэлтэйгөө хамтаа дахиад нэг удаа байр нүүсэн. Тэгээ оффист орсон, студидтэй болсон. Тэгээд бүх юм янзлахгаа нэлээд удажглаа. За тэгээд эхний бичлэг маань тэр тань тайртай гэдэг сэдвээр хийж өгч байна. Энэ сэдвийг сахиус нь хийж өгөө гэдэг нэхэр хүчтэй асуусан. За тэгэхээр 3 групп байгаа. Групп номер 1 хар турмалин гэдэг үзэр байна. За групп номер 2 нь болохоор лабрадор хувилгаан чулуу гэдэг үзэр байна. За групп номер 3 нь болохоор цитрин гэж чулуу байна. За тэгэхээр сайхан мэдрэмжтэйгээ холбогдож байгаа амарч тайвширч байгаад хамгийн татагдаж буй хөзрийг сонгоорой. Бас тэгээ асуултуудад танилцуулна тий. Тэр тань хайртай гэдэг сэдвтээ уншлага нь 2 хэсэгтэй. Эхнийх нь хэсгээр та хоёрын одоогийн байдлыг нь харж өгнө. Энэ нь энергийн шалгалт болох зорилготой. Энергийн шалгалт гэдэг нь таны мэдрэмж болон бодолтой уншлага нь таарч гэнэ үгүй юу гэдгийг хараад уншлагын үлдсэн мессежүүд нь яг таних мөн байна уугүй юу гэдгийг нь баталгаажуулах зорилготой юм аа. За тэгээ мэдээж тэр тань тайртай юу түүний таныг гих талаар бодол болон сэтгэл мэдрэмжийг нь харж өгнө. Хэрвээ нэмэлтийг минь авах юм бол түүний дараагийн алхам, таны дараагийн алхмын зөвлөгөө, харилцааны ирээдүг нь харж өгөх болно. За тэр томд уншлагаар нь уулзъя. Групп номер 1 уншлагадаа тавтай морил. За та ангаалт болон хувирлыг бэлэгддэг юм үзрийг сонгосон байна. Бас хамгаалтыг бэлэгдэж болдог black tourmaline. За хажуудаа улаан цэцгнүүдтэй тий улаан сарнаа гэх мэт юм маш хүчтэй зурагтай, хаалганы зурагтай нэг үднээс нөгөө үд рүү дамжиж байгаа мэт тий шинэ бадаг шинэ бүлгийг эхлүүлж буй мэт зурагтай үзрийг сонгожээ. За юун түрүүнд та болон түүний бэлэгдэх хөзрийг нь сонгоё. За групп номер 1 тэр болон таныг бэлэгдэх хөзрийг нь сонгоё. За хөзөр унаж орж ирж байна. Гимгүү байдал The Mouse and Buttercup. Buttercup гэж зэрэг бага хахад их харагддаг байсан дурсамж гинэт орж ирж байна. Монгол нэрийг нь би мартсан байна. За хоёр дахь хүн болохоор морь гэдэг үзэр байна. Modest fortitude. За энэ хоёр хүний дундын харилцааны энергийг нь харъя. Independence. За хөзөр бүр дээр нэмэлт хөзөрнүүдийг харъя. За тэгээ мессежийг нь харъя. Энэ болохоор хөрх юм дохтой байгаа. Энэ дохтон дотор байгаа мессежүүдийг бичээд хийсэн байгаа. Энэ мессежүүдээс нэг юм авъя. Ярилцъя гэдэг мессеж гарч ирж байна. За yearning, transformation, grateful. Яг энэ харилцааны хүмүүс ихэр төлөлийн шин чанар харагдаж байна. Хэрэг ихэр төлөд мөн болов биш юм болов гайхажсэн бол за бүр тань бишээ гэж хэлэх бол боломжгүй харилцаа гэж харж байна. Гэхдээ ихэр төл мөн эсхийг би уншлагаар нь ер нь хэлж өгч болохгүй те. Энэ ерөөсөө ихэр төл мөн үгүй юу гэдгийг та өөрөө шийдэх ёстой байдаг. Таны хувь зайны зүйл учраас та өөрөө шийдэх ёстой байдаг юм шүү. Энэ харилцаанд маш их хувирал бол ялцчихгүй явж энэ тэгээ шууд дотороо хувирал гэдэг үзрэн ч гэсэн гараад ирсэн. За баруун тал морь хүнийх нь мэдрэмж нь болохоор би хэрвээ чамтай уулзаагүй байсан бол миний амьдрал хизээ чинь бүрэн бүтэн мэдрэгдэхгүй байсан буюу
баруун талын хүн зүүн талын хүнтэйгээ хамт байхлаар өөрийгөө бүрнээр мэдэрдэг. Зүгээр хамт байх ч биш. Ерөнхийдөө танилцсандаа, уулзсандаа, энийгээ таньдаг болсондоо өөрийгөө илүү бүрэн дүрнээр мэдэрдэг болсон гэж харагдаж байна. За тэгээ баруун талын хүн, морь талын хүн нь зүүн талын хулган талын хүн лүгээ хэмжээний энерги хандуулж байгаа. Бараг хэрвээ энэ харилцаанд хин нэгэн хүн араас нь гүгээд нөгөөх нь араасаа гүйлгэж байгаа бол араас нь гүйж байгаа тал нь морь талын хүн байна. Эсвэл гүүмээр байгаа. Тэгээд хулган талынхаа хүнийг нэлээд ажиглаж байгаа. Өдөр болгон ажигладаг, боддог гэж харагдаж байна. За тэгээд хулган талын хүн нь болохоор морь талын хүнийг огт боддоггүй биш боддог гэж харагдаж байна. Тэгээд хулган талын хүн нь бүр морь хүнтэйгээ хувь заяаны учралтай хүмүүс болов уу? Тэгээ бараг л ихэр төлөд болов уу? Эсвэл ихэр төлөд биш юм аа ядаж заяаны ханууд юм болов уу? Гэсэн мэдрэмж л айгүй хүчтэй төрдөг. Энэ мэдрэмж байхгүй биш байдаг. За тэгээд нөгөө хүн нь өөрийг нь айгүй хүсэмжилж байгааг бол мэдэрдэг, хүчтэйгээр мэдэрдэг, анзаардаг. За тэгээд таруу үзрээр харъя. King of Wands, Queen of Wands хоёр гарч ирж байна. Энэ үзэр маш сайн халагдсан. Тийм тэр өөртөө ерхэд бол маш сайн хамтрагчд гэж бол хулган талын хүн гардаг. За Queen of Pentacles, Four of Pentacles. За тэгэхээр хэрвээ та хоёр ихэр төлөвд болвол тэгээд яг харилцаанд байгаа хэсэг нь бол олон янзаар байж болохоор харагдаж байна. Хэрвээ харилцаанд яг одоо харилцаанд байгаа улсууд мөн болвол нэлээд хөндийн харилцаатай гэж харагдаж байна. Хэрвээ харилцаанд биш салалтад байгаа болвол та хоёулаа өөрөө өөрсдийнхээ хувийн эрх чөлөө гэдэг ч юм уу те хувь амьдралаа хөөсөн учраас хувь амьдралтай байх дуртай учраас салсан гэж харагдаж байна. За тэгээд энэ харилцаанд ерөөхдөө бол асуудал нь ерөөсөө амар амгалан байхын тулд өөрийнхөө энергийг өөр дээрээ хадгалах ёстой гэдэг бодлын алдаа байгаа харагдаж байна. Ялангуяа морь талаас би амар амгалан байхын тулд өөрийн хувийн орон зай, хувийн энерги, хувийн мөнгө санхүү, хинд яаж анхаарал хандуулж байгаа энийгээ өөртөө хадгалахгүй бол би амар амгалан байж чаддаггүй гэсэн үндслийн өдөл бодлын алдаа байгаа харагдаж байна. Энэ алдаанаасаа болоод ерөөхдөө бол өөрийгөө хайрцагладаг, хаадаг, бусад хүмүүстэй дотносдоггүй. За бусад хүмүүстэй дотносохгүй байгаа шалтгаан нь өөрийнхөө мэдрэмж, өөрийнхөө зам бэлэг, өөрийнхөө далд ертөнцтэйгээ холбогдохгүй байгаатай холбоотой. Тэгэхээр өөрийнхөө мэдрэмж, өөрийнхөө гүн талуудтайгаа холбогдохлоор л ингээл үүмэнтэй мэдрэмж төрөөд салхи шуурга шуугаад байгаа юм шиг хэцүү болоод байдаг учраас өөрийн дотоод энэ бүх хэцүү зүйлсүүдийг хаасан нуусан цойжилсан байгаа харагдаж байна. За тэгээд өөрийнхөө дотоодын зүйлсийг цойжилчингууд эргэн тойрны хүмүүсээсээ бас өөрийгөө цойжилж байгаа юм шиг болох гээд байна л гэсэн үг. За тэгэхээр тань дургуудээ биш. Энэ хоёр хүмүүс л ерөөсөө нэгэндээ дургуун хүмүүс бол биш. Хайргүй хүмүүс бол ерөөсөө биш гэж харагдаж байна. За тэгээд хулган тал нь болохоор бүр энэ хоёр та хоёрыг үнэхээр бүр яг төгс хосууд тий айгуу сайн гар нэлдэг төгс хосуудаа мөн гэж боддог харагдаж байна. За тэгээд ярилцъя гэсэн байна. Тэгэхээр хэрвээ таал ганцаараа өөрөө энэ үнтэй ярилцмаар байгаа, учраа олмоор байгаа гэж бодож ивэл энэ нэндүүрэл юм аа. Нөгөө хүн ч гэсэн тантай ярилцмаар байгаа хэцүүлийг ойлголцмоор байгаа. Гэхдээ ойлголцож чадахгүй байгаа шалтгаан нь ерөөсөө л амар амгалан байхын тулд гүн зүйлсийг яриад дими. Амар амгалан байхын тулд гүн сэдвийг хөндөөд дими, гүн мэдрэмжийг хөндөөд дими гэсэн үзэл бодол гэдэг асуудал болсон байгаад байгаа харагдаж байна. За одоо тэр тань тайртай юу гэдгийг хараад өгье. Энэ хүн тань тайртай болов уу? Synchronicity, embrace. Нэгнийгээ тэрвэрмээр байгаа харагдаж байна. Нэгнийгээ хөндлөмөр байгаа харагдаж байна. За тэгээ ерөөсөө юм нэг л хувь зайны утга учир байгаад байна да. Энэ харилцаа энгийн харилцаа биш ээ. Энэ харилцаанд илүү том утга учир байна да гэсэн мэдрэмж хоёуланд нь байгаа харагдаж байна. Тэгээ ерөөхдөө бол хоёулынхаа талаар, хоёулаа нэгнийхээ талаар боддог. Тэг ингээд нэг юм анзаардаг тий. Энэ хүн нэг л содон гэд анзаарсан байдаг да. Ер нь л анзаардаг, мэдэрдэг. Гаднаа илт хэлэхгүй байж болно тий. Гаднаа жишээ нь хоёулаа ихэр төлөөдөрчтэй гэд огт хэлдэггүй байж болно. Гэхдээ дотроо л ингээд ботцсон байдаг. Ихэр төлөөд юм болов. Нэг л учиртай харилцаа мөн дөө. За тэгээ бас та хоёр олон настай амжаад
Энэ бол та хоёрын танилцж байгаа анхны нас биш. Хэрвээ ихэр төлөөд биш за яны ханаад талаа гэж бодох юм бол энэ та хоёрын анхны харилцаа биш. Аль нэг насанд, аль нэг гариг дээр аль нэг ертөнцөд та хоёр бас хамтдаа байсан, хосууд байсан. Нэлийн дулаахан халуун толон хосууд байсан. За тэгээ бүр багаасаа уулзсан төрлийн хүмүүс ч уулзшгүй. Эсвэл дөнгөж сүнсний эхлэл гэдэг ч юм уу те нэлийн ялах сүнс байхаас хойш нэгэнтэйгээ уулзсан хамт байсан хүмүүс байж уулзшгүй. Энэ харилцаанд их хэмжээний хүндлэл бас байна. Нэгнийгээ хүндэлдэг, хайрладаг, те дээгүүр хардаг. Ерөөсөө доогуур хардаггүй. Энэ харилцаанд юм сайхан дулаахан зөөлхөн мэдрэмж бол мэдрэгдэж байна. Дулаахан, зөөлхөн cherish гэж ярьдаг те одоо ингээд жоохон нандинсан, нэгнээ хүрхэн нандинсан мэдрэмж бол байгаа харагдаж байна. За руна шидэж үзье. Эхний руна нь Raido гэдэг нь болохоор аялал хөдөлгөөний бэлэгдэн, нийлүү чиглэх хөдөлгөөний бэлэгдэн, урагшлах хөдөлгөөний бэлэгдэн, нөхцөл байдал урагшлах дараагийн шатанд өрхийн бэлэгдэн, дагаас аз жаргалтай өдрийн бэлэгдэн те яг embrace гэдэг сайхан нарлаг үзрийн дор буугаад ирсэн байна. Энэ бол Savilo биш байна, Echoas байна. За л энэ харилцаанд маш их хөдөлгөөн, аз жаргал, амжилт энэ харилцаа хүлээж байгаа харагдаж байна. Яалтчгүй. За тэгээд энэ харилцааны нандин чанарыг нь сахиусууд маш хүчтэй хамгаалж байгаа. Та хоёр нэгнийгээ нандинаж өхөөртөхөөс илүүтэйгээр хөөртөхөөс гадна нэгнийгээ хөөртдөг, нандиндаг. Гэхдээ тэрнээсээ гадна сахиусууд нь та хоёрыг айгүй нандиндаг, хөөртдөг, та хоёрын харилцааг хамгаалж өгдөг гэж харагдаж байна. Баттай байлгаж өгдөг. За тэгээд та хоёр за надад мэдээлэл орж ирж байна. Та хоёр хамтдаа байгаа. Та хоёрын харилцааны утга учир нь ерөөсөө нэгэнтэйгээ хайрлаж дурлалцаад хосууд болоод идэх ч юм уу те. Ингээхээс илүүтэйгээр та хоёр нэгнийхээ сүнснийг дараагийн шатанд өргөж өгөх, дараагийн гариг руу, дараагийн төвшин рүү асар хурдцтайгаар очих талаар юм гинэ. Тэгэхээр та хоёр дэлхийд дээр мэдлэхээс өмнө одоо сүнсний астрал ертөнцид астрал гэж хэлэх нь зөвгүй юу. Гэхдээ далдын ертөнцид, сүнсний ертөнцид байхдаа хоёулаа асар хурдцтайгаар хөгжээ те гэд гар барьсан байна те. Хоёулаа хамтдаа асар хурдцтайгаар хөгжээ. Дараагийн шат руу очие. За тэгвэл хоёулаа дэлхийд дээр мэдлэх үү? Дэлхийгэд сургууль дээр мэдлэх үү? Тэгээ хоёулаа сургуулийн хамгийн хүнд түвшний курсыг сонгочихё тийм. Докторат гэдэг ч юм уу те. Нэлийн хүнд түвшний хичээлийг үзье. Тэгэх юм бол хоёулаа ийм багийн хугацаанд айгүй хурдан ахил гарах боломжтой байна гэд хоёулаа та хоёр гэрээ хэлцээр зураад тохиролцоотыг хамтдаа дэлхийд дээр ирцгээсэн байна. Тэгэхээр энэ харилцааны тал дээр бол зөндөө амжилтыг та хоёр ализэнэ гаргацсан байна. Зөндөө акцийг гаргацсан, зөндөө зөв зүйлсийг хийцэн. Тэгээд зөндөө сахиусууд нь таныг та хоёрыг далд ертөнцөөс зөндөө дэмжиж өгдөг гэж харагдаж байна. Тэгэхээр ер нь нэлийн гэгээлэг, нэлийн divine гэж ярьдаг тийм. Нэлийн бурханлаг divine харилцаа холбоос бол мөн байна. За би энэ харилцааны талаар ерөнхий гэдэг ч юм уу те өөр сахиус нь энэ харилцааны талаар юу гэж хэлмээр байна. Тэр мэдээллийг авъя. Бахан хөзөрнүүд шууд гарч ирээгээд тэсэж ядчихсан бол те. За энэ өдөр унж орж ирж чинь. Бахан хөзөрнүүд унчлаа. Тэгэхээр нүуний юу яагаад гэсэн те мэдрэмжтэйгээ холбогдох юм бол тав тухтай байхын тулд мэдрэмжээс холох хэрэгтэй, бусдаас холох хэрэгтэй, сахиуснаас ч гэсэн холох хэрэгтэй гэдэг бодлынх нь одоо manifestation буюу энэ бодлын алдаа нь хэрэгжиж байна. Илүү гүн харьяа гэдгсэн чинь хөзөрнүүд тарж унаад буу юм болж байна те. Энэ нь болохоор одоо ингээд амгалан байдлыг хадгалахын тулд жоохон хөндөй явах хэрэгтэй, мэдээлэлээс хөндөй явах хэрэгтэй, хэцүү сэдвийг хөндөхгүй явах хэрэгтэй гэдэг бодол нь биелж байгааг илэрл юм аа. За. Зөвхөн нэг харъя. Justice, the Fool. The Three of Swords гарч ирсэн байна. За өмнө нь таанд маш их шудраг бус харилцаанууд тохиодог байсан байж болзошгүй. Нилийн хорон гэдэг ч юм уу тийм муу санаатай зал нэгнийг ашиглах гэсэн санаатай ашиглах тэг хонжооны санаатай юм
харилцаанууд өмнө нь та хоёрт хоёуланд нэгт хэмжээгээр тохиодог байсан байж болцсошгүй. Харин энэ харилцаа бол нэлээд шудраг харилцаа мó. Ашиг хонжооны сонирхолтой нэгнээсээ завших гэсэн нэгнээсээ төрүүлэх гэсэн нэгнийхээ дээр дор орох гэсэн ийм санаа олон харилцаа нь байхгүй гэж харагдаж байна. Энэ бол цоо шин төрлийн харилцаа. Та ийм төрлийн харилцааг энэ насандаа туулж үзээгүй байгаа. Тэгэхээр ийм зүйлд та шинэ хандлагаар хандах хэрэгтэй. Ерөөсөө хуучин өмнө нь оролцож исэн харилцааныхаа дагуу хандаад байх юм бол та ерөөсөө үйлчлэхгүй тэр хуучин харилцааны дөрмөд үйлчлэхгүй одоо жишээлбэл яа гэм байгаа нэ эмэгтэй хүнд хүлийн зөвшөөрөгдөхийн тулд айгүй бардан байх хэрэгтэй гэдэг ч юм уу те 3 сарын турш анаасаа гүйлгэх хэрэгтэй гэдэг ч юм уу. За эсвэл эмэгтэй хүнд хүлийн зөвшөөрөгдөхийн тулд заавал мөнгө санхүүгээ гайхуулах хэрэгтэй гэдэг ч юм уу те. Ингээд иймэрхүү хөзөрнүүд иймэрхүү дөрмүүд те хөзөрнүүд гэх иймэрхүү дөрмүүд бол ерөөсөө энэ харилцаанд үйлчлэхгүй энэ зүйлсийг та мартах хэрэгтэй. За тэгээ энэс илүү нарийн зүйлс байж болно те. Эмэгтэй хүн юм чи хоолыг нээж өгнө. Эсвэл эмэгтэй хүн чи ингэж зөөлхөн харьцах хэрэгтэй гэдэг ч юм. Эрэгтэй хүн юм чи ингэх хэрэгтэй тэгэх хэрэгтэй гэсэн эсвэл харилцаа хайр дурлал юм чи харилцаа юм чи угаасаа л хэрүүл маргаан үүснэ. Ширүүснэ хэрүүл маргаан ширүүснэ угаасаа л харилцаанд орж байгаа юм чи айгу тухгуурхан аргагүй гэдэг ч юм. Ингээд иймэрхүү хүлээлтүүдээ бүгднийг нь тавьж явуулах хэрэгтэй гараад байна. Иймэрхүү зүйлс нөлөөлөхгүй. Энэ бол бүр ерөөсөө цоо шин төрлийн харилцаа. Та өөрөө ийм харилцаанд орж үзээгүй. Тийм учраас та ерөөсөө цоо шинээр сурах нь чухал байгаад байна. Ийм харилцаанд ийм яад юм байгаа те. Ийм хүний яад юм байгаа. За нэмэлт төзөрнүүдийг харъя. Нэмэлт мэдээллийг харъя. Энэ 3 ил төзөрнөлтөөр X-үүдийг бэлэгдэж байгаа. Хуучин хүмүүстэй хуучин харилцаануудад танд яг яаж тусдаг байсан, ямар мэдрэмжийг төрүүлдэг байсан, яах ёстой байдаг байсан, ямар дүрмийг дагах ёстой байсан. Эдгээр нь ерөөсөө эдрийг та атгаад байгаа бэлэгдэж байгаа. Атгаад байгаа өөртөө хамт тэгээд байгаа. Тавьж явуулахгүй байгаа бэлэгдэж байгаа. За нэмэлт төзөрнүүдийг харъя. Queen of Swords тийм. Тэгэхээр одоо хэрвээ та хулган тал нь нөгөө эрэгтэй буюу эрэгтэй нэрэгтэй тал нь морь тал бол одоо эмэгтэй тал нь бас яг үндэ зай бариад байгаа тий. Зай бариад байгаа. Хөндийн хандаад байгаа гэсэн хөзрөл гарч ирж байна. Тэгэхээр ганц морь л хөндийн хандаад хан босгоод байгаа юм биш. Та хоёулаа л нэгэн дээрээ хан босгож байгаа нэгнтэйгээ хөндий харьцаж байгаа гэсэн. Хэрвээ та харилцааны харьцаанд байдаг харилцаанд орсон магадгүй бүр гэрэл суусан хүмүүс ч гэж болно тийм. Хэрвээ тийм болвол та хоёрын харилцаа байх ёстой хайв илүү хөндий байна. Та хоёрын яг одоогийн асуудал тэгээ бас энэ таруу уншлагыг авах болсон шалтгаан гэвэл айгүй хөндий байгаад байна. За 90 тойрны та хоёр 90 тойрны хүмүүс болохоор та хоёрыг айгүй нялуун гэж болно тийм. Энэ хоёр л айгүй нялуун, энэ хоёр л нэгэндээ хайртай гэл тэгдэг байж болно. Бусад хүмүүсийн юу гэж хэлэх хамаагүй. Та хоёрын харилцааны хувьд, та хоёрын харилцааны зөвшөлтслийн хувьд таны сүнсэнд юу хэрэгтэй те? Та харилцаанд юу хэрэгтэй байдаг? Танд юу хэрэгтэй байдаг? Яах ёстой байдаг? Тэр хүний сүнсэнд нь юу хэрэгтэй байдаг? Яаж иж сайхан хандаг? Яаж иж аз жаргалтай байдаг? Тэр нь энэ талаас нь ингээд бодоод харах юм бол та хоёрын дотнослын төвшин ерөөсөө хангалттай байна. Бүр нэлээд цэвдэг хүйтэн төвшин хүртэл байна. Бүр цэвдэг хүйтэн төвшнийг хүртэл юм шиг байгаад байна. Хангалттай дотн биш байгаад байна. Айгүй хил хязгаарууд босцсон байна. Айгүй хан босгосон байна. Тэ хан гэдэг нь болохоор мэдрэмжийн хан, сэтгэлийн хан. Аливаа хана хоёулаа ярилцъя гэдэг нь би зүгээр штэ байдал зүгээр штэ гэл хэлживэл энэ хан босгоцсон байна гэсэн үг тийм. Гих мэтчлэн. За тэгээд энэ харилцаа бол ерөөсөө та хоёрын бүхий л хүслүүдийг биелүүлэх бүрэн боломжтой. Гэт тэгэхээр ихэр төлөлийн харилцаа байх магадлал бас дахиад ихсээд эхэлж байна гэсэн үг. Ихэр төлөлийн харилцаанд л ерөөсөө хүний бүх хүсэл мөрөөдөл биелэх боломжтой байдаг. Ихэр төлөлийн харилцаанаас бусад төрлийн харилцаанд болохоор заавал аль нэг мөрөөдөл, аль нэг хүслүүд нь зөрчигддөг. Заавал аль нэг хүсэл аль нэг мөрөөдлөө орхих шаардлагатай болдог тий. За мөрөөдөл болгон дийлэнч гэж байх авдэ гэдэг үг бол ихэр төлөлийн бус харилцаан дээр ашиглагдах үг. Харин ихэр төлөлийн харилцаа нь өөрөө хүсэл бүрийг нь яг төгс хэмжээнд биелүүлэх зорилготой учраас юм жоохон анагаах шаардлагатай зүйлс гэдэг ч юм уу тий. Дээшээ доошоо болох зүйлс, савлах зүйлсүүд, ийм хүчтэй мэдрэмжүүд орж ирэх, шархнан цэдрэх гэдэг иймэрхүү зүйлс ихтэй болоод эхэлж байгаа. Үүнийхэн шалтгаан таны зовоох гэсэндээ биш, харин таны хүсэл бүрийн
хүсэл бүрдэн садаа болж байгаа саад дотор бүрийг нь ангаах, хойшлуулах те зэгцлэх зорилготой учраас тийм байгаа юм аа. За энэ харилцаанд тэгээ бас таны хувийн манифестийн чадвар, хүч чадал асар өндөр байдаг гэж харагдаж байна. Ингээд эхлэнгүүд бас л ихэрлийн харилцаа болоод эхлэх магадлал нь ихсэж байгаа. Яагаад гэвэл ихэрлийн харилцаанд бас хүн яг 100% хүч чадалтай байдаг. Тэр тухайн харилцаанд юу тохиож ийн нөгөө нь бараг танд юу гэж хэлж ийн хизээ танилуу залгаж ийн хүртэл ингээд энэ бүхнийг нь та бараг контролдож болдог гэх юм уу те энэ бүх зүйл нь бараг таны 100% таны хүч чадал дотор байдаг. Яагаад гэвэл ихэрдэл та хоёр нь яг нэг ухамсартай учраас тэр те яг нэг ухамсартай яг энергийн нэг нэрхтэй гэх юм уу те яг нэг сүнстэй гэж хэлэх юм бол буруудчих гадаг яг өндөө хоёр тустай сүнстэй нэг ухамсартай биетүүдээ гэж ярьдаг. За тэгээд нэг нь хангангуу тэр хангалтыг нөгөөх нь ч гэсэн автоматар шууд хүлээж авдаг. Ийм харилцаа байгаа. Харин бусад харилцаанд болохоор та бусад хүмүүсийг тэгж удирдах болохгүй. Эрх чөлөөг нь халдж байгаа хэрэг болчихноо. Харин ихэрдлийн харилцаанд хэрэг нэг ихэрдэл нь өнөөдөр шүлтэй хоол идмээр байвал нөгөө ихэрдэлнээс шүлтэй хоол идэх сонголтыг гаргаад ингээ хоёулаа хамтдаа явдаг. Гэтэ шүлтэй хоол гэдэг айгүй би сонин жишээ авчиж байгаа шүү. Энийг бас ойлгоорой тий жоохон гүнзгийрүүл чухаж бодож ойлгоорой. За хэрвээ нэг ихэрдэл нь ангаах сонголтыг гаргах юм бол нөгөөх нь бас дагаад ангаах сонголтыг өөрөө цаанаасаа гаргадаг. Тэгэхээр хоорондоо хээ чи ангаах сонголтыг гаргаарай гэж шаардлагагүй байдаг байгаа. Тэгэхээр энэ харилцаа бол таны хүсэл мөрөөдөл болгоныг биелүүлэх зорилготой. Тэгэхээр та энэ хүн дээр болон өөрийнхөө мэдрэмж дээр хан босгоод байгаа бол та юун дээр хан босгож таарад байна вэ? Тэгэхээр өөрийнхөө туйлын анс шаргал, туйлын хүч чадал, туйлын амраа моглон тийм туйлын мөрөөдлийн амьдрал дээрээ хил хязгаарыг тавиад байгаа. Туйлын мөрөөдлийн амьдралтаа үгүй гэж хэлээд байгаас ялгаа байхгүй юм аа гэсэн мэдээлэл гарч ирлээ. За групп номер 1 таны уншлагын эхнийх нь хэсэг ингээ сайхан бүрэн сайхан боллоо. Энд чинь хүрээд хангалттай санагдаж болно. Гэхдээ хэрвээ өргөжлүүлээд сонсомоор байгаа хүчтэй мэдрэмж төрж ивэл та манай нэмэлтийг авч болно. Нэмэлтээр нь түүний дараагийн алхмыг харж өгнө. Таны дараагийн алхмын зөвлөгөөг харж өгнө. За тэгээд харилцааны ирээдүг нь харж өгөөд болох болно. Хэрвээ манай нэмэлтийг мань авах гэж байгаа бол description болон коммент дотор нэмэлтийг авах холбоос нь бэлэн байгаа. Үнэхээр амархан авах боломжтой байгаа. Гадаадаас сонсож байгаа бол гадаадаас ч гэсэн хамаагүй виза картаараа гэх мэт олон улсын төлбөрийн юутай картаар авах боломжтой байгаа шүү. Тэгээд авах аргачлал их амархан хэрэг асуудал үүсэх юм бол шууд мэдэгдээрэй. Бид хөгжүүлэгчтэй, веб хөгжүүлэгчтэй мэдэгдээд веб хөгжүүлэгчтэй сайхан хамтраад бүх зүйлсээ явуулдаг байгаа. За нэмэлтийг минь авахаар бол тун нэмэлтээр минь уулзъя. Хэрэг уншлагын хэмжээ өндөрлөх гэж байгаа бол маш их баярлалаа. Танд сайн сайхныг хүсье. Амжилтыг хүсье. За дараагийн бичлэгээр уулзъя. Түр баяртай. Групп номер 2 уншлагадаа тавтамаарай л та хувилгаан чулуу гэдэг нэртэй лаборатори гэдэг хөзрийг сонгосон байна. За энэ хөзрийнх нь тайлбар өгнө. Boundaries буюу хил хязгаар гэдэг үг байна. South Node. South Node-ийн монголоор одоо юу гэдэг юм бол урд занглаа гэж астрологоор орчуулдаг байж болцсошгүй 21-ийн товтой хөзөр байна. Лаборатори нь зүүн бэлгийг бэлэгдэж болдог. Амьдралын зорилго, сүнсний утга учир гэх мэт юм гүн утгатай, сүнслэг утгатай хөзөр байна. Тэгээ boundaries хил хязгаар гэдэг үг байгаа нь болохоор энэ харилцаанд энергийн хил хязгаар тавих шаардлагатай гэсэн утга бол мэдээж мөн. Гэхдээ уншлагын яг бүрэн тайлбарыг нь хөзөрнүүдээс суглаад харж өгье. Юун төрөнд та хоёрын одоогийн байдал ямар байна гэдгийг хараад өгье. Энэ та хоёрын одоогийн байдал ямар байна гэдгийг харж байх үе та яг хэний талаар байна, бодож байгаа хүнийхэн талаар мөн байна уу, үгүй байна уу гэдгийг тодорхой болоод эхэлнэ. Тэгэхээр энергийн шалгалтын үеийн уншлага нь хэрэг таарч ивэл энэ таны групп уншлага мөн гэсэн үг. Хэрэг таарахгүй нэлээд дали байвал өөр группыг сонгоорой гэж би зөвлөнө. За зүүн талын хүн, баруун талын хүнгээ харна. Алин ч нөгөө хүнд ажуулна. За зүүн талын хүний энергийг харъя. Morris Fortitude. Буруу тийш харсан морь гарч ирж байна. Баруун талын хүний нэр Ladybug-аас шаргал гэдэг үзэр байна. За. Энэ хоёр хүний дундын энергийг харъя. Five of Wands. Нэлийн зөрчилдөөнтэй ив хавг байгаа энергийг харагдаж байна. За тэгээд гаднаа болохоор эвтэй штэ бид нар айгүй эвтэй штэ гэж тавбарч иж болно. Гэхдээ энергийн төвшин, сүнсний төвшин, дотоод ертөнцийн төвшөнд
та хоёр нэгнийхээ ертөнцид нэлээд ийм үүмэнийг авчирч өгдөг гэж харагдаж байна. За нэмэлт мэдээллүүдийг харъя. Зүүн талын хүний бодол ба мэдрэмж. Бодол. Мэдрэмж. Баруун талын хүний бодол ба мэдрэмж. За тэгээд энэ асуултуудын хөзөр нь болохоор дотор юутай байгаа? 3 дахь хөзөр нь хамт гарч ирж байна. 3 дахь группийн хөзөр нь. За энэ асуултын дотор хөрхөн тогтоо байгаа. Тогтоонууд нь янз бүрийн хэлэх өгнүүдийг бичсэн байгаа. За нэгийг гаргая. Чи мөн. Дахиад нэг үг авъя. Асуудал нь чи биш. Окей. Чи мөн асуудал нь чи биш. Ийм хоёр үг гарч ирж байна. Стресс, гониг. Манай морь хүмүүс юу болоод байна? Амар гонигтай байна. Манай морь хүмүүс нуруугаач буруу харуулчихсан, төнөрчихсэн, хушуугаач унжуулчихсан. Бүр үнэхээр нурмаасан байна. Харин баруун талын хүмүүс болохоор за болио лээ. Би угаасаа дэлэхгүй мэн угаасаа бүтэхгүй мэн болчидөө шинэ юм их болж бүтдэг. Окей байдаг юм руугаа хандъя дөө гэд одоо өөрийнхөө амьдралыг бодсон хүн байна. Цавх тал нь улаан цавх тал нь заахан өөрийнхөө амьдралыг бодчихъя. Харин морь тал нь болохоор нэлийн гонцсон байна. Нэлийн хүчтэй гонцсон байна. Тэгэхээр аль нь аль вэ гэдгээс хамаарат уншлах жоохон өөрчлөгдөж болцсошгүй, зөвлөгөө ч гэсэн өөрчлөгдөж болцсошгүй. Энэ хоёр хүн нэгнээсээ нэг л зүйлийг хүссэн. За юу хүссэн бэ харъя. Та хоёр нэгнээсээ юу хүссэн байна вэ? Хараад өгье. Look for, let it go and move on because you deserve to love again. Дахин хайрлах эрх та хоёрт би танд би тэг үүнийг ардаа орхоо дараагийн зүйл рүүгээ яваарай гэдгсэн мэт. Тэгэхээр та хоёулаа хуучны өөр нэг асуудал аль нэг X-ийг мартахын тулд нийлдэг хүмүүс байдаг да. Тэ эсвэл амьдрал нь жоохон хэцүү, амьдрал нь жоохон стресстэй, ар гэр нь жоохон стресстэй. Тийм учраас энээсээ өөрийгөө сатааруулахын тулд эсвэл сургууль ажил нь их стресстэй. Энээсээ өөрийгөө сатааруулахын тулд энээсээ жоохон зай барихын тулд хосын харилцаанд ханддаг хүмүүс баггүй байдаг тийм төрлийн харилцаа байсан байж болцсохгүй. Ялангуяа морь талын хувьд буюу зүүн талын хүний хувьд бол яг чи миний хүсснийг өгсөнгүү дээ гэдэг ч юм уу те ингээд өөрийнхөө хүсэж байгаа зүйлийг авч чадаагүй дээ. Нилээн гутарж байгаа. Нилээн өөрийгөө өрөвдөж байгаа. Нэрийг бол байна. За бид айгүй хатуу шулуухнаар хилээд л хаялаа. Хэрвээ та морь талын хүн байсан бол сонсгож жоохон хэцүү байсан болов ихтэй уушлаараа би яг үнээр нь хэлж өгөхгүй болохгүй. Тэгээд таныг ойлгож гин. Хэрвээ та морь талын хүмүүс бол шүү дээ. Сайхан зөвлөгөө нэлээд сайхан гарц гаргалгааг нь хамтдаа гаргаад өгөө тий. Тэгээд хорвоо ертөнц болон таны бодит үнэ таны атганд л байдаг шүү. Хоёулаа хамтдаа сайхан бодит ертөнцийг нь гой алгаж өгнө гэж лээ. Тэгээд та өөрөө цог талын хүмүүс байсан ч гэсэн таны зөвлөгөөс хамааралтай. Гэхдээ яг цог талын хүн нь бас яг харцсангоо өөрийнхөө аз жаргалыг хөөгөөд гэдэг ч юм уу те зүр зам олоод явж байгаа харагдаж байна цог талын хүн нь. За энэ зүйлээс энэ харилцаанаас ер нь авъя гэсэн зүйл авахгүй юм байна, ойлголцохгүй юм байна, бүтэхгүй юм байна. За дараагийнхаа эхлүүлээд болидөө гэдэл цаанасаа яваад өгцөн те өөрийнхөө амьдралыг бодож байгаа чигээрээ алхаж явж байгаа. Тэгэхээр цог талын хүний хувьд болохоор моригоо голсондооч биш, те морьдоо хайргүй дээч биш, морин дургүй хөргсөндөө ч биш зүгээр л за бид өөр ойлголцохгүй юм байна дөө болохгүй юм байна дөө гэдэг магадлалаа харсан байна те энэ харилцаа энэ нөхцөл байдал ер нь хэр амжилттай байх вэ энэ хүнтэй цагийг өнгөрөөх цагийг нөхцөөх ярилцах нь хэр үр дүнтэй байх вэ ер нь бол нэлээд үр дүн муутай юун ч өргөхгүй нэг дими те тэгээд ерөөсөө үр ашигч хиндэн ч байхгүй тэгээд цог талын хүн айгу хувиачсан юм шиг харагдчих болно гэхдээ яг үндэ хувиачаагүй бас нөгөө хүнийхээ өмнөөс хөрхөн хил хязгаар тавьж өгөөд явж байгаа харагдаж байна. Тэгэхээр энэ хүзэр дээр бол нэг амар нэгнийгээ үзий хатдаг
нэгэндээ дургу гэсэн энерги байхгүй зүгээр нэгэндээ тунирхсан байж болно те. Ялангуяа морь талаас цох үнлүү чаага намаа ингээд орхивчж байгаа гэдэг ч юм уу те. Эсвэл би л буруудчлаа би л болохгүй байна гэсэн хандлага морь талд байж болзошгүй. Гэтэ яг үндэ тийм бишээ. Цох хүн хоёулаа угаасаа дэмий эцтэй. Хоёулын харилцаа угсэл болохоо хэлсэн биз дээ. Хоёулаа ярилцаад өөр юу болж болох юм бэ? Зүгээр хоёулаа амьдралаа хөөдөө гэл яваад өгсөн байгаа харагдаж байна. Тэгэхээр цог талын хүнд бол морь тал руугаа хандсан тийм хүчтэй үзэн ядалт бол байхгүй байна. Зүгээр та хоёр та эвлүүлж болохгүй хоёр эвлүүлдэг тулаам нийлдсэн юм шиг энерги бол харагдаж байна. Тэгэхээр үүн дээр энэ эвлэрэхгүй байгаа болохгүй байгаа зүйл дээр хүн дээр тусгаж авахгүй байх хэрэгтэй. Таны хувийн дутагдлаас бол болоогүй байна. Тэгээ та хоёрын харилцаанд таарахын тулд өөрөөсөө бүр нэлээд уруух шаардлагатай байсан болов тий. Өөрийнхөө нэлээд өөрчилж хиймээргүй байгаа зүйлээ хийж, хэлмээргүй байгаа зүйлээ хэлж өөрөө биш юм шиг тий. Нөгөө хүнийхээ төлөө таарахын тулд өөрийгөө бүр арай л дэндүү хуургаж өөрийгөө арай л дэндүү мушгих шаардлагатай байсан болов. Тэгээд бас тэрнээс өмнө энэ цог талын хүн хил хязгаарыг тавиад явж өгчээ. За тэгэхээр та хоёрын цог талын хүн та сонсож байгаа бол таны хийж байгаа үйлдэл хувиачаас үйлдэл биш юм аа гэдэг бас нэмэлт юм мэдээлэл орж ирж өгч энд битгий санаа зовоорой. Таны хийж байгаа зүйл тодорхой хэмжээнд бол зөв мөн өөрийгөө хайрлаж байгаа хэрэг мөн нөгөө хүнийгээ ч гэсэн хайрлаж байгаа хэрэг мөн гэж харагдаж байна. За одоо энэ харилцаан дээр тэр тань тайртай юу гэдгийг хараад өгье. Таныг их нандан сэтгэл байна уу гэдгийг хараад өгье. Feelings, illusion, boundaries. За хил хязгаар гэдэг үзэр дахиад гарч ирлээ. Гэхдээ цог тал дээр дахин гарч ирж байна тийм. Худал хуурмаг зүйлийг жинхэнэ сүнсний холбоос гэж андуурахгүй байгаарай гэдэг зөвлөгөөтэй үзэр гарч ирж байна. Тэгэхээр энэ харилцааг та харин ихэртлийн харилцаа гэж бодож ирсэн бол ихэртлийн бус кармын эсвэл хуурамч ихэртлийн харилцаа байсан байж болно. Хуурамч ихэртлийн харилцаа нь таныг жинхэнэ ихэртэлд нь хөргөж өгдөг өвдөлттэй харилцаа байгаа. Sincerity, ambiguity бүх үзрүүд нь доошоо гарч ирж байна. Desire. За тэгэхээр энэ нөхцөл байдалд ер нь бол худал хуурмагийн нөлөө нэлийн өндөр байна. Гэхдээ зүүн талын хүнч тэр баруун талын хүнч тэр нэгэндээ яг зориудаар худлаа ярьсан байж болно те. Мэдсээр ажиж зориудаар худлыг ярьсан байж болно. Гэхдээ түүнээс илүүтэйгээр зүүн талын хүнч тэр баруун талын хүнч тэр өөртөө жаахан худлаа ярьсан байна гэж харагдаж байна. Ямарваа нэгэн зүйлийн талаар тий одоо жишээ нь хайрыг зовлон шүү дээ. Хайр угаасаа л зовлон шүү дээ гэж өөртөө хэлдэг байж болцсошгүй. Энэ худал хуурмаг гэдэг мэдсээр ажиж л хайр бол зовлон шүү дээ гэж хэлээд байдаг тий. Тэгээ өөртөө ингэж ойлгуулад байхлаар тантай адилхан бас өөртөө ямарваа нэгэн зөв зүйлийн талаар буруу гэж худлаа ярьдаг хүн хоёр ийм худал хуурмаг дээр суурилсан харилцаа үүсгэсэн байна гэсэн үг. Энэхтэй нэг амар нацтай аюултай зүйл биш. Тэгээд үүний учир шалтгаан нь гэвэл энэ хүний ячаар та худал хуурмагийн зангилаанаас гарах боломж олдсон л гэсэн үг тийм. Тэгэхээр одоо хоёулаа төөрсөн, хоёулаа та төөрсөн явж байгаа. Тэгээд нөгөө хүн бас нэг хүн төөрсөн явж байгаа. Тэгээд хорон ертөнд цаанаас нь сахиусууд нь цаанаас нь хоёрыг учруулад хамтдаа төөрөгдөө. Тэгээд хантай байгтээ гэд учруулжээ. Тэгээд хамтдаа төөрөд явж явах явцдаа энэ хүн төөрсөн байж тээ гэ нэгнээсээ энэ хүн төөрч штэ гэж олж харснаар өөрийгөө бас би ч гэсэн төөрсөн юм байна штэ гэдгийг олж харах боломжтой болж ийн гэсэн. Би тайлбар нь ойлгомжтой байна уу юу? За хэрвээ ойлгомжгүй бол бүр нэлээ амарчилж хэлж өгөх гэж оролдъё. Ер нь харилцаа жоохон сургаалын чанартай байсан гэсэн үг. Ерөөсөө хүн өөрөөсөө олж харахгүй байсан зүйлийг айгу тодор сайхан хантайгаар халамжтайгаар ганцаараа бишээр ганцаардлын замаар бусаар өөрөөсөө ямарваа нэгэн зүйлийг олж харах зорилттой харилцаа байсан гэж харагдаж байна. За ингээд ирэнгүүт та хоёрын нэгнэ гэх сэтгэл одоо морь тал нь ялангуяа би зохтой хайртай штэ
гэж боддог байж болно. Гэтэ энэ хайр нь яг үндэ жинхэнэ хайр биш. Хайртай гэж жинхэнэ хайр гэж андуурдаг байж болзошгүй. Тэгээ цохон ч гэсэн өөрийгөө нэг хэсэгтээ мориндоо хайртай гэж боддог байсан байж болзошгүй. Гэтэ цохон л арай эндүрлэж байгаа гэдэг бол ойлгоцсон би буруу юм энэ хүнийг буруугаар ойлгоод хайрлцсан байж энэ хүнийг арай өөр хүн гэж бодоод хайрлцсан байж гэдэг ч юм уу те эсвэл би хайрыг зовлонгийн андуурсан байсан. Тэгээ энэ хүн одоо зовлонг авчирсан учраас би энэ хүнийг хайрыг андуурсан байсан гэд ерөнхийдөө бол цог талын хүн баруун талын хүн ер нь тодорхой хэмжээгээр учраа олцсон байгаа харагдаж байна. Тэгээд анханасаа энэ харилцаанд орсон шалтгаан нь гэвэл цохон өөрийнхөө аз жаргалыг хөөх бус хүсэл тачаалыг хөөж энэ харилцаанд орсон гэж харагдаж байна. Тэ одоо жишээ нь хүсэл тачаал гэдэг нь заавал бэлгийн чанартай байх шаардлага байхгүй. Энэ нь хүнээс цэцэг авах хүсэл байж болно те. Валентинаар хин нэг хүнтэй цагийг валентинаар өнгөрүүлэх хүсэл байж болно гэдэг ч юм. Ийм төрлийн ингээд юм авна ингүүл гоё доо гэсэн те ингээд нэг юм амттай санагдсан төрлийн хүсэл тачаалтай хөтлөгдөд энэ хүнтэй морь хүнтэйгээ нийлсэн эсвэл морь хүнтэйгээ харилцаа үүсгэсэн холбоос үүсгэсэн харилцаа гэдэг нь заавал эрхлийн харилцаа хэлээгүй хоёр хүн нэгнээ таньдаг болгоод нэгнтэйгээ зөвхөн харилцан яраа орнолох үед л төдийд л харилцаа үүсч болдог энергийн холбоос үүсэж байна те үүний адилаар цог тал нь ийм жоохон буруу шалтгаанаар гэдэг ч юм уу те мортойгоо харилцаа үүсгэсэн. Тэгээ тэрийг одоо ухаарчихсан байгаа учраас за энэ дэмий шунал хэдэмий юм байд юм бэ дөө гэдээ ойлгоцсон. Аз жаргалыг жинхэнэ аз жаргалыг хөөхөр болсон аян замналтай гарчээ. За тэгээд морь талын хүн буюу зүүн талын хүн нь сэтгэлтэй гэж бодоод байгаа. Өөрийгөө нөгөө хүндээ сэтгэлтэй. Би сэтгэл гаргасан штэ гэж бас бодож болцсошгүй. Гэхдээ энэ нь бас яг жинхэнэ үнэн сэтгэл бол биш ээ. Сэтгэл хэдий зүйлийг хүчилж гаргадаг байхгүй юу гэдэг бодлын алдаа байж болцсошгүй тий. Хүн л юмч сэтгэл нэгэндээ заавал сэтгэл ямар ч тохиолдолд сэтгэл гаргах ёстой штэ гэж боддог байж болцсошгүй. Тэр хэрэг та морь талын хүн уншлагыг сонсож байгаа бол бараг сахиусууд нь ийм уншлагыг морь талд нь сонсохгүй хаа арай л дэндүү хатуу тий таавар цамхаг төрлийн мессеж ингээ бүр үнэхээр зүн пүмпүнгээ цохиж орж ирээд байгаа учраас сахиусууд арай морь талын хүнд ингэж хатуу хандахгүй болов энэ уншлагыг жоохон тойруулах болов гэж бодож байна. Гэхдээ хэрвээ та өөрийгөө морь талын хүн гэж бодож байгаа тэгээд энэ уншлагыг олоо сонсцсон байгаа бол сахиусууд нь таныг хангалттай хүчтэй гэж дүгнэж जैन таныг үнэлж जैन таныг өндрөөр үнэлж जैन чаднаа сонсч чаднаа даваа туулж чаднаа манай хүн бэлэн болсон гэ таныг айгүй хүндэлдэг гэсэн үг. За ихэнх хүмүүсийн хувьд бол та цог талын хүн болов уу те. Тэгээд энэ морь тал нь яг яагаад сонио авир гаргаад байгааг тайлбарлаж өгөх гээд энэ уншлагыг танд авчирч өгсөн байж болно. За энэ нөхцөл байдал дээр нэмэлт мэдээллүүдийг харъя. Миний олж хараагүй байгаа зүйлсийн мэдээллүүдийг харъя. Групп номер 2 болон бид хоёрын харж олж хараагүй байгаа зүйлсийн мэдээллийг харъя. За нэрээс энэ гурван үзрээс надад маш тодор орж ирж байгаа үг хэллэг бол you are a winner буюу чи бол ялагч мөн. Энэ хараад штэ. Чи бол ялагч мөн асуудал нь чи биш. Tested. Шалгалтанд дууссан. Сургааланд дууссан. Амжилттай сурсан. Connection жинхэнэ харилцаа энэ харилцаанд байгаагүй. Enlightenment энэ харилцаа таныг гэгэрэл түрхээр төрлийн харилцаа байгаагүй. Зүгээр л өөртөө ихтэй болгох, таныг зөв зам руу оруулж чиглүүлэх, бас хэд хэдэн шин санаа солилцох, шин санааг өгөх, энэ санааг та ирээдүйдээ хизээ нэгэн цагт ашиглах болно. Энэ харилцаа, энэ хүний талаарх одоо хэдийн юм болоод сураад авсан байгаа тийм амьдралын туршлага болоод үлдчихэж байгаа. Энэ амьдралын туршлагыг ирээдүйдээ хизээ нэгэн цагт ямарваа нэгэн зүйлд ашигланаа. Энэ хүний хувийн мэдээлэл юм биш юм аа гэхтээ энэ хүнтэй холбоотойсэн туршлагыг ирээдүйд ашигланаа гэж харагдаж байна. Ялангуяа яг энэ хүнээс амссан эсвэл энэ хүний хувьд нь байдаг сэтгэлийн шарахын талаар ч юм уу тийм. Одоо жишээ нь морь талын хүн нэлээд сэтгэл хөдлөлийн асуудалтай тэгсэн сэтгэл төвшөрийн ч асуудалтай байдаг болвол сэтгэл төвшөр сэтгэл хөдлөл гэдэг чинь эцэст зүрхний шарахнаас болд юм байна. Heartbreak-наас болд юм байна. Гэ ойлгож авч байгаа тийм.
хүний шархалсан өнгөрснөөс болд юм байна гэдэг иймэрхүү зүйлийг ойлгож аваад энийгээ та ирээдүйд мэдээлэл болгон түгээх зорилго бас танд байгаа. Тэгэхээр сайхан мэдээлэл цуглуулж авсан байна. Тэгээ та сайхан ялалтыг байгуулад гараад ирч чадсан байна гэж харагдаж байна. За нэмэлт хөзрийг харъя. Тэгэхээр энэ хүн бол ер нь тэр танд хайртай гэдэг нь өөрөө энэ хүн өөрийгөө танд хайртай гэж бодож байгаа гэхдээ яг үндэ жинхэнэ биш ээ. Хайрлуулж жинхэнэ биш ээ гэсэн хариулт гарч ирж байна. Тэгэхээр таны дараагийн харилцаа болон таны яг зөв харилцаа, танд хайртай хүний харилцаа юу байх вэ гэдгийг хараад өгье. Adaptability, devotion. За. За зөв үнтэйгээ хэдийн хугацаанд уулзах болов уу? Энэ зүйлс нь хэдийн хугацаанд тохиох болов уу? Хараад өгье. Оо. 10-ын өсөрч гарч ирж байна. Burden okay. За тэгэхээр та сахиусууд нь бол шууд ангаах зүйлсийг ангаах 3 зүйлийг гаргаж өгч байна. Энэ 3 зүйлийг ангаавал та дараагийн яг зөв үнтэйгээ бараг шууд учрах боломжтой. Тийм маш хоромхон хугацаанд хурдан учрах боломжтой. Энэ 3 ангаах зүйл нь болохоор тань таарах хүн буюу эсвэл ер нь таны суусан хүн эсвэл тантай хамтаа хүн худал хуурмаг байх вэ? Худалч байх вэ? Араар тавьдаг байх вэ гэдэг юм айдсууд байна. Энэ айдсуудыг ангаах хэрэгтэй. За бас яг жинхэнэ үнтэйгээ уулзрахын тулд те яг тань таарсан гоё үнтэйгээ уулзрахын тулд нилээн зоох хэрэгтэй, зүдрэх хэрэгтэй. За тэр хүртлээр би их л амьдралыг туулах болов уу, их л цаг хугацаа орох болов уу гэсэн ийм итгэл үнэмшил байгаад байна. Ийм итгэл үнэмшил байгаа цагт энэ биелэх гэдэг талтай. Хэрвээ хурдан уулзаж болох юм байна штэ. Юу юугүй хурдан уулзаад хурдан нэлж болох юм байна штэ гэж бодох юм бол тэр нь бас биелдэг. За тийм ээ. Тэгэхээр та яг таны яг жинхэнэ хайр одоо twin flame гэж ярьж болно те. Twin flame-ийн хүн, ихэр төлөлийн хүн эсвэл soulmate заяаны ханых нь хүн нь жоохон худал хуурмаг байх вэ? Яг заяаны хань ихэр төлөгээ бодоо явчихсан ч тэр нь худлаа байвал яана. Ер нь ихэр төл жинхэнэ хайрын сэдв нь өөрөө худлаа байвал яана гэсэн хайдас бол танд байгаа харагдаж байна. Тэгэхээр энэ морь хүний харилцаа, цог хүний харилцаа гэдэг нь уншлага дээр гарч ирээд байгаа харилцаа нь тайртай гэж бодож байгаа ч гэвэл энэ мэдрэмж нь өөрөө худлаа байсан. Тэрийг худлаа гэдгээ өөрөө мэдэхгүй байгаад байна гэдэг нь ийм учиртай байжээ. Тэгээ таны худал хуурмгийн шархыг л сэдрэж өгөөд ангааж өгөх зорилготой юм байна. За бас араар тавилтын нэг нь нөгөөхөө барьж иддэг тий. Харилцаа усан ярилцаа гэдэг чинь заавал нэг нь нөгөөхөө барьж иддэг байхгүй юу? Нэг нь цухтаагаад нөгөөх нь араас нь гүгээд баригдсан, төрүүлж баригдсан, идүүлээд дуусдаг байхгүй юу гэсэн юм бодлын алдаа, айдас байгаад байна. За яг үнэндээ хайр гэдэг чинь амархан байдаг. Амархан байдаг, зөөлхөн байдаг. Эвтэйхэн аятайхан байдаг. Тэ хэрвээ одоо хүнтэй найзлж байна гэж бодох юм бол тэр тухайн найз нь гоё эвтэйхэн л байдаг тий. Гоё эвтэйхэн гоё мэдрэмжийг төрүүлдэг, хантай байдаг, ойлгомжтой байдаг, нэг хэцүү юм байхгүй, ойлголцоо ярилцдаг. Тэгээс хичээлээ тараа заахан хойлоо. За хоёулаа хамтаа гэртээ ярих уу, хоёулаа хамт алхаж ярьж байхдаа янз бүрийн хөөрхөн зөөлхөн сэдвүүд ярилцчихаа л тэгэл за би энэгээр ирээд гэртээ орлоо бай гэж гараад явдаг шиг тий. Им хөөрхөн зөөлхөн амархан байдаг шүү. Хайр гэдэг нь амархан байдаг шүү. Хэрвээ нэгнийг амар сориод хүчлээд хурцлаад авах юм бол тэр хурцлж байгаагаас нь илүү эвгүй асуудлыг ангааж эвгүй асуудлаас таныг ангижруулж өгөх гээд байгаа учраас л тэгэх боломжтой тий. Одоо хэрвээ та айгүй муу замаар орох юм бол найз нь сүйтлөө таныг чангаагаад болмол гэд буу юм болдогтой адил тийм үү. Тэгэхээр ер нь бол хайр гэдэг чинь амархан байдаг шүү, энгийн байдаг шүү, ойлгомжтой байдаг шүү, араар тавилт мэхэлчгүй худал ах вэ гэдгийн айдас ирэхэд бол шаардлагагүй шүү, жинхэнэ байдаг шүү, жинхэнэ л байдаг шүү гэ би хэлэхээр та итгэхгүй байх гол нь та итгэдэг болохын тулд энэ эхлээд шархнуудаа ангаах хэрэгтэй юм аа. За тэр уншлага ингээ сайхан бүрэн боллоо. Ямар ч хэлсэн таны нэмэлтийг нь бол хийж өгнө. Нэмэлт дээр нь сестрийн байн гарч ирээд байна тий. Нэмэлт дээр нь болохоор түүний дараагийн алхам буюу морь хүний дараагийн алхам ба таны жинхэнэ хүний дараагийн алхмыг харж өгье.
Яг жинхэнэ хайртайхан дараагийн алхмыг харж үгүй те. Хоёр хүний дараагийн алхмыг харж өгнө гэсэн үг. За тэгээд таны дараагийн алхам ямар аюул зүгээр өдөө зөвлөгөө дахиад харж үгүй. Ерөнхийдөө бол энэ гурван шархыг ангаагаарай те. Хайр хэцүү, хайр хурамч, хайр хараар тавьдаг, нингээ идэж барьдаг гэсэн юм бодлуудыг ангаагаар энэ бол таны дараагийн зөвлөгөө байгаа. Тэгээд таны харилцааны ирээдүй бөгөөд хайр дурлалын амьдралын ирээдүйг нь хараад өгөө. За хэрэг уншлагын чинь өндөрлөх гэж байгаа бол тань өндрөөс өндөр амжилтыг хүсье. Сайн сайхныг хүсье, дараагийн бичлэгээр уулзъя. Хэрэг нэмэлтийг минь авах гэж байгаа бол тун унтахгүй нэмэлтээр минь уулзъя. Түр баяртай. За групп номер 3 уншлагата тавтай Марил. За та Citrine гэж чулуутай. Clarity тунгалаг бодит үнэн гэж орчуулах юм уу? Болоо нар гэж өгтөө. Энэ хөзрийг сонгосон байна. За энэ уншлагын танд их хэмжээний бодит үннийг илрүүлэх болно. За тэгээд энэ бодит үнэн таныг туйлын ан шаргалтанд хүргэж өгөх болно гэж сахиус нэлж байна. За хөзрийн тооноос 18-ын тоотой байна. Нийлбэр нь 9-ийн тоо болдог. За энергийн шалгалт хийж эхлэе те. Та хоёрын одоогийн байдал гэт хөзрийг нь хараад өгөн. Энэ хөзөр дээр нь зүүн талын хүн, баруун талын хүн гэж харж өгнө. Аль нь ч та, аль нь ч нөгөө хүнэнд байж болно. За тэгээд энергийн шалгалтын үеэр гарч ирж буй мэдээлэл нь таны бодож байгаа хүний талаар мөн байна уу, эсвэл шал өөр хүний талаар гарч ирж байна уу гэдгийг нь 100% тодруулаад өгөх учраас энергийн шалгалт гэж ярьж байгаа. За зүүн талын хүний үзрийг харъя. Martin and Foxglove. Энэ хөзөр надаа Dr. Martens гэдэг готлыг яагаад ч юм санагдууллаа. Mischief гэсэн хөзөр доош харсан байна. Өөмөлөх гэдэг хөзөр доош харсан байна. Martin Kane одоо юу юм болоо? Тэг монголоор бол тарга гэх нь зүү юм болов уу? Одоо Пумба Тимо гэх хүүхэлдэйн кино байдаг те. Тэрний Тимоных нь төрлийн амтан байх шиг байна. За баруун талын хүн Happiness цах улаан цах доошоо харсан байна. За энэ хоёр хүний үзрүүд нь хоёулаа доошоо харсан байна. Энэ хоёр хүний дундын энергийг харъя. Харилцааны энергийг нь харъя. За зүүн талын хүний бодол ба мэдрэмжийн энергийг харъя. Баруун талын хүний бодол ба мэдрэмжийн энергийг харъя. За тэгээд нэг хэлэх үг авъя. Энэ асуултуудынхаа ард нь болохоор өгнүүд би бичсэн байгаа. Найзлий гэдэг үг гарч ирж байна. За дахиад нэг үг авъя. Хэрвээ тань тайвшрал өгдөг бол түүнийг алдах хэрэггүй. Тайвшрлыг өгдөг зүйлийг алдах хэрэггүй гэсэн үг гарч ирж байна. За нарилцаанд ялтчгүй араар тавиултч гэдэг ч юм уу те худал хуурмаг нэгнийгээ хуурах мэхлэх зүйл тохиосон байгаа харагдаж байна. Итгэл алдах те маш хүчтэйгээр итгэл алдах иймэрхүү зүйлс тохиосон байна. Хэрвээ тийм зүйл тохиогоогүй бол энэ таны уншлага биш юм аа гэсэн үг. Тэгэхээр араар тавилт биш зүгээр худал хуурмагийн зүйл хийсэн байж болно те. Таны араар ямар нэгэн зүйл хийсэн. Эсвэл та хин нэгэн хүний араар ямарваа нэгэн зүйл хийсэн. Гэхдээ энэ уншлага нь болохоор араараа тавиулсан, мэхлүүлсэн хүнийх нь хүндэн зориулж хэлж байгаа уншлага байгаа болов уу? Цөөхөн тохиолдолд яг мэхлэх шийдвэрийг гаргасан хүнд нь зориулсан уншлагч бас байх боломжтой. Тэгээд энергийн шалгалтын үеэр ойлгомжтой болоод эхэлнэ. Алин ч гэсэн байгаа сонсож болно. За. Баруун талын хүн буюу цах хүн нь мэхлэгдсэн талын хүн байна. Тэгээд мэхлэгдсэн талын хүн нь болохоор өөртөө итгэлгүй болж эхэлсэн. Хүү яаж байгаа илээ гэдэг. Одоо энэ муухай мэхлэлтийн урвалтын зүйл тохиосноос хойш өөртөө итгэлгүй болж эхэлсэн байгаа харагдаж байна.
Одоо би хангалттай байсангүй юу? Би үзэсгэлэнтэй байсангүй юу? Би буруудчихвоо гэсэн юм бодол ясаа харагдаж байна. За тэгээ мэдрэмжийн төвшөнд болохоор за болох ёстой юм болсон юм байлгүй дээ гэсэн хандлага харагдах гээд байна. Одоо жишээлбэл баруун талын хүн, цог талын хүн, зүүн талын хүнтэй анх нийлэхэд зүүн талын хүн нь бас өөр хин нэгэн хүнд худлыг хэлж өг, өөр хин нэгэн хүнээс урган байж иж баруун талын хүнтэйгээ нийлсэн гэдэг ч юм уу те. Баруун талын хүнд ямар нэг ашгийг хүртээсэн бол баруун талын хүн за энэ миний үлийн үүрэг юм бэлгүй дээ гэж бараг бодож байгаа харагдаж байна. За энэ бодол нь бол яг зөв бодол гэж хэлэхэд бол хэцүү байна. За бас тэгээ дээрээс нь зүүн талын хүн мэхлэлтийг хийсэн хүн нь баруун талын хүнд их царайлаг харагддаг, царайлаг санагддаг, үзэсгэлэнтэй санагддаг гэж бол үнэхээр тодор гарч ирсэн байна шүү. За тэгээ хүмүүс зарим бичлэгүүдийн комментиг харахаар яасан сонио илий балаа юм яриад байгаа юм бэ гэж уурлаад байдаг. Гэхдээ тараа үзэр нь яг бодит амьдрал дээр байдаг илий балаа зүйлсүүдийг харуулдаг байгаа шүү дээ тий. Тэгээ заавал тараа уншлал байлаа гэж зохиоснос нь ирж байгаа л мессеж байлаа гэд одоо юу гэх юм те. Бурханлаг мессеж ирнэ гэсэн үг биш. Яг бол зохиосууд нь таны бидний амьдралтайгаа илий балаа тохиож байгаа зүйлсүүд, сонин зүйлсүүд, маазтай, яожтай, тийм сонин шоктой зүйлсүүдийг хүртэл ойлгодог, мэдэрдэг, хамт инээлддэг, хамт уйлдаг, хамт шоконд ордог тий. Тэгэхээр ийм зүйлс сахиус алаа гэд одоо юу гэдэг тий зөвхөн бурхны үг ашигласан зөвхөн мани бодмын хүмгээс уучдаг тийм сахиус биш. Зарим сахиус нь тийм байж болно. Гэхдээ бүх сахиусууд тийм биш, ихэнх нь тийм биш. Ихэнх нь хүний амьдралыг ойлгодог, хүний амьдрал дээр одоо Gen-Z, Gen-Z-ийн ярьдаг. Тэгээ тэр одоо скримери гэж харилж марилдаг. Энэ зүйлсийг хүртэл ойлгодог айгуул сахиусны харцад хоорондоо нэгнтэйгээ энэ зүйлсийн талаар шоглоо байждаг гэдэг ч юм уу тийм байдаг байгаа шүү. Тэгэхээр тараа уншлага байлаа гэ, бясалгал байлаа гэд заавал бурханлаг юм ярина, заавал юм нэг сонир нома байна гэсэн үг биш ээ. Тэгэхээр яг жинхэнэ бодиттой сахиусны мессеж авч байгаа бол жоохон марцсан юм гарч ирэх боломжтой, илий болоо юм гарч ирэх боломжтой байдаг. За тэгээд сахиус нь болохоор баруун талын хүнийг цог талын хүнийг яасан сонин хүнийг царайлаг гэж хард юм бэ гэх гээд байна. Гэтэ бас ойлгож байна. Хөрхөдөө миний охин миний хөө энэ хүнийг царайлаг их гадна зүмжинл их татагдчихтэй. За бас тэгээ дээрээс нь энэ хоёр хүний дунд өгөө аваа солилцоо явагддаг гэж харагдаж байна. Та болон таны асуулгаж байгаа хоёрын дунд өгөө аваа солилцоо, энергийн солилцоо байна. Санхүүгийн солилцоо байж болно. Тус ашигын солилцоо байна. Нэгэндээ тусламж өгөх, дэмжлэг болох гэдэг ч юм уу тийм. Ийм солилцоо бол байгаад байгаа харагдаж байна. Тэгэхээр бүр хамааралгүй болсон биш. Тэгэд солилцоо байгаад байгаа учраас энэ ашигыг бас айлч тал нь алдахыг хүсэхгүй байж болзошгүй. Ийм энерги бол ялтчихгүй харагдаж байна. За зүүн талын хүн нь болохоор жоохон хувиа ачаасан байгаа харагдаж байна. Хувиа ачаасан хинч итгэдэггүй, юун ч итгэдэггүй, сахиуснд ч итгэхгүй, даалт ертөнцид ч итгэхгүй. Ер нь бол юмд итгэдэггүй жоохон аимхаа төрлийн хүн байна. Яг үнийг хэлэхэд зүүн талын хүн маань аимхаа төрлийн хүн байх шүү. Тэгээд хэрэг та өөрийгөө зүүн талын хүн гэд тоочглсон байгаа бол та нэлээд аимхаа хүн байна. Тэгээд аимхаагаасаа болоод айдас дээр суурилсан шийдвэрүүдийг гаргаад тахлаар ингээ буруутаад яваад байна шүү. Тэгэд энэ харилцаанд яалтчгүй манай зүүн талын хүн маань буруутчихжээ тий. Хувиачээчжээ, муухай юм хийчихжээ. Энэ бол ерхөө үнэн байна. За тэгээд та муухай юм хийсэн бол таны сахиус танд хайртай юм чинь ингээд миний хөө зүгээр явж ин да, миний охин зүгээр явж ин да гэхгүй бас хөөе буруутаад байна шүү гэж шууд хэлдэг байгаа. Таныг хайрлаж байгаа учраас тий. Яалтчгүй буруутсан. Тэгээ яагаад буруутаад байна вэ гэхээр жоохон аимхаа байна. Амьдралтаа жоохон аимхаагаар бие явж явдаг байгаад байна. За тэгэхээр энергийн шалгалт нь бол одоо ингэ болж байна. Одоо энэ хүн танд хайртай юу гэд бас энэ харилцааны талаар бас мэдээллийг авч өгье. Let go, embrace, trust. За
харилцаа гэдэг зүйл аз жаргалтай байхын тулд харилцаа гэдэг зүйл оршихын тулд итгэлцэл гэдэг зүйл заал байх ёстой тий. Итгэл гэдэг зүйл байхгүй бол битгий харилцаанд ороорой гэдэг чинь. Одоо та ийм нэг үг санаанд орж ирж чинь би хизээчлээ интернетээр сонсч ирсэн үг байгаа энийг сахиусан танд дамжуулж өгөөрэй гэдэг чинь. Тэр үг нь болохоор хэрвээ хин нэгэн хүн одоо ихэвчлэн эмэгтэй хүмүүст хандаж хэлж байгаа зөвлөгөө байдаг. Одоо та эмэгтэй хүн хин нэгэн залуутай болцох гэж байна тий эсвэл дотны харилцаанд орох гэж байна гэж одоо та тэр залуутай бүтэн өдрийн турш тижээвэр амтнаа эсвэл өөрийнхөө хүүхдийг тий өөрийнхөө төрсөн хүүхдийг эсвэл айгүй хайртай тижээвэр амтнаа нэг өдрийн турш миний нохой эсвэл муурыг харж байгаараа гэд ганцаараа ин хойлонг нь үлдээх үү тий тийм хэмжээнд та энэ залууд итгэж чадах уу? Хэрвээ итгэж чадахгүй бол энэ залууд өөрийнхөө биеийг бас бити итгээ, өөрийнхөө биеийг бити өгөө гэдэг юм зөвлөгөө байдаг. Тэгэхээр одоо өөрийнхөө хайртай нохоотойгоо хойлохнаар бүтэн 24 цаг үлдээвэл тэр хүн таны нохойг зөө арчилж чадах уу, өвдөхөхгүй чадах уу гэдэгт итгэж чадахгүй бол та өөрийнхөө нандин эргэтэн лөө, нандин бие лөө тэр хүний бити хүргээ, нандин эмоц руу бити хүргээ, дотны харилцаанд бити ороо тий, эмзэг харилцаанд бити ороо, зүрхээ бити өгөө гэсэн утгатай зөвлөгөө байгаа. Тэгээ би энэ зөвлөгөөтэй бол тодорхой хэмжээнд санал нийлдэг, бүх нөхцөл байдалд санал нийлдэггүй. Гэхдээ таны нөхцөл байдал дээр сахиусны энэ мессежийг бол дамжуулаарай гэсэн учраас дамжуулж өглөө. За тэгээ найзлын хэрвээ тань тайвшруулал өгдөг бол түүнийг алдах хэрэггүй гэдэг энэ үг нь ууг нь бол их эерэг утгатай үг боловч хэрвээ тайвшруулалыг өгдөг бол алдах хэрэггүй гэдэг үг нь ууг нь бол эерэг утгатай үг боловч энэ нөхцөл байдал дээр ийм эерэг үгийг ашиглан яадаг үг болсон байна. Эерэг үгийг ашиглан өөрийнхөө буруу үйлдэлийг тайвшруулах үг болсон байна. Тэгээ энэ зүйл намайг тайвшруулалт юм чинь би хийхгүй аргагүй байгаагүй тийм. Тэр одоо араар тавьсан эсвэл мэхэлсэн урвсан гэдэг үйлдэл нь яагаад энийг хийсэн бэ гэхээр тэр зүйл нь өөртөө тайвшруулалыг өгсөн. Яагаад тайвшруулал хэрэгтэйсэн бэ гэхээр өдөр тутмынхаа амьдралдаа асар хэмжээний айдсыг мэдэрдэг аимхаа. Тийм учраас аимхаа мэдрэмжээс цогтхын тулд аимхаа мэдрэмж нь бүр ингээд амар дийлдэхгүй хэмжээнд хүрсэн учраас тэрийг гял санагаах га тэрнээсээ гял ангижрах гад юм амархан дөт замыг сонгосноор эцэст айдсыг нэмэгдүүлэх үүлгээр болсон байна тий гэж хараад чинь. За let go embrace хаяа үннийг олж мэдхийн тулд тавиад явуулсан зүгээр эдгаа гэсэн зөвлөгөөс орж ирсэн байна. За нэмэлт үзэрнүүдийг харъя. The devil яраар тавиал бас дарангууллын нөлөө байна. За яг үннийг хэлэх юм бол хайр энэ харилцаанд байгаагүй харагдаж байна. За бас л нөгөө сэтгэл төгшөөр байсан, тухтай байсан тий. Их хэмжээний айдас, их хэмжээний сэтгэл төгшөөр байсан учраас энэ хэцүү нөхцөл байдалцаа тэгээд нөгөө хүний талаас амьдрал нь их замбраагүй байгаа харагдаж байна. Их дарангууллын нөлөөтэй, эгоны нөлөө өндөртэй, хордлын нөлөө өндөртэй. Иргэн тойронд ингээл аюултай зүйлсүүд, хэцүү зүйлсүүд аргалзаал байж идэг. Тэгээд тантай байх нь энэ их аргалцсан муухай зүйлс дундаас тодорхой хэмжээний тайвшрал, тодорхой хэмжээний арай нэг юм тухтай таатай амьдралыг мэдрэмжийг авах боломж орон зайг нь та гаргаж өгч байсан. Та бол тэр хүнд 5 тухай өгдөг байсан, мэдрүүлдэг байсан гэж харагдаж байна. Тэгэхээр энэ хүн ерөөхдөө бол хайр гэдэг мэдрэмж дээр суурилс үйлдэл хийдэггүй хүн болов тийм. Учир нь ийм их хэмжээний айдас, ийм хэмжээний дарангуйлал, токсик байдал, адууслаг байдал гэх ийм хэцүү зүйлсүүд энэ хүний амьдралд агүй зовглоод байгаа учраас энэ хүн хизээж хайр гэдэг зүйл дээр суурилсан шийдвэр гаргаж чадахгүй. Энэ айдсуудаа, энэ дарангуулын энергиудыг, энэ муухай энергиудыг нэгээр нь ангаагаад тавьж явуулж иж хайр гэдэг зүйл амьдралд нь орж ирэх зайн гарч ирнэ тий. Тэгээд эхлээд сүнсэн дотроо зүрхэн дотроо хайрыг тээжиж дараа нь хайр гэдэг зүйл дээр суурилсан шийдвэрийг гаргана гэхээс биш хайр гэдэг зүйл сүнсэнд нь ерөөсө багтах зайгүй байгаад ах юм бол
хүнд хайртай босон ч гэсэн тэрийг мэдхгүй. За тэгээ анзаарчихгүй ер нь хүнд хинцэж хайртай болж чадахгүй гэдэг ч юм уу тийм ийм болоод явчихж байгаа. Тэгэхээр хайр гэдэг зүйл үнэхээр энэ харилцаанд байгаагүй яа. Гэтэ та өөрийгөө болохоор танд хайртай гэж андуурдаг байсан байж болно. Тэгээд энэ нь ч яг худал хуурмын чанартай зүйл биш вэ? Таныг мэхэл хэрвээ энэ хүн танд би чамтай хайртай гэж хэлдэг байсан бол энэ худал хуурмын чанартай биш, худал биш тийм. Энэ хүн өөрөө яг жигнэсээ би чамтай хайртай гэж мэдэрдэг байсан. Яагаад гэвэл та тэр хүний хувьд амраа амгалан мэдрүүлдэг юм сайхан амгалан орчин бол мөн байсан. Тэгэхээр ийм амгалан ийм хэцүү амьдралтай байхад нь амраа амгалан мэдрүүлж байна гэдэг чинь тань үнэхээр дуртайхаас яах юм бэ те. Тэгээд яг уу танд мэхлэх тань муухай зүйлийг хийхдээ бас нөгөө нэг дараагийн амраа амгалан зүйлээ те. Амраа амгалан багдаад байсан учраас тэрийг дахиад олохгүй дахиад өөр зүйлээс өөр их сурвалжаас амраа амгалангаа хайсан байна тийм үү. Ерөөсөө ийм учиртай. Тэгээд та угаасаа энэ хүний амраа амгалангийн их сурвалж нь болж болохгүй. Тэгж болдоггүй угаасаа болж болох боломжгүй. Тэр хүн тухайн хүн амраа амгалан гэдэг зүйл эсвэл гоё мэдрэмж гэдэг зүйлийг өөрийнхөө дотроос үүсгэж болохгүй болвол ерөөсөө юм цоорхой хувинлуу уус хийж байгаа юм шиг л байх болно. Та цоорхой хувинлуу уус хийгээд дүүргэж чадаагүй тэгээ өөрийгөө зэмлэх, өөрийгөө голох шаардлага бол байхгүй. За энэ харилцааны талаар өөр мэдэх ёстой зүйлсийг нь харъя. Temerity ичимхий байдал. Энэ хүн яг үнэндээ айгүй ичимхий хүн тэгээ тэрнээс зогтоох гэж оролдог, тэрнээс айдаг. Rebirth. Би чамайг их гэсэн мэдрэмжээ бүгдэн нь татаж авмаар байна. Тэгхийн болвол би сайн болох болно гэдэг бодлын алдаа танд байна шүү. Энэ бодлын алдаа бол таны талд байна. Тэ та хэрвээ энэ хүнээс сэтгэлийн татал авчих юм бол бүх юм болох гээд байна гэж бодож болзошгүй. Гэхдээ яг үндэ тийм биш байна. Сэтгэлээ татаж авах шаардлага байхгүй. Одоо энэ хүнийг тоохоо болохын тулд гэдэг ч юм уу те энэ хүний хоосон цоорхоо хувинлаа усаа хийхээ болохын тулд сэтгэлгүй болох шаардлага бол ерөөсөө байхгүй шүү. Сэтгэлээ та үнэхээр энэ хүн дуртай те таалагддаг царайлаг хөөрхөн санагддаг энэ бол энэ мэдрэмжийг нь зүгээр хүлээн зөвшөөрч болно. Тэгэх үед ер нь хүлээн зөвшөөрөх үед энэ мэдрэмжүүд нь бүгд хүч чадлаа алдаа таны амьдралыг захирхаа болох боломжтой. Та хоёр бол хоёулаа нэгнтэйгээ харилцаа өргөжлүүлмээр байгаа, ярилцмаар байгаа. За доорож одоо хосын ярилцааг биш юм а гэхэд найз нөхөд чигээрээ баймаар байгаа харагдаж байна. За тэгээд нөгөө хүний талд бол амар их гимшээл, готрол бол байна. За тэгээд энэ буруу үйлдэл хийх тусам л энэ гимшлийн мэдрэмж нэгсэх тусам амраа болон байж чадхаа болно. Амраа болон байж чадхаа болох тусам л дахиад шинэ буруу шийдвэрүүдийг хийнэ гэдэг юм. Айгүй муухай циклд нөгөө хүн бол гатсан байгаа харагдаж байна. Гэхдээ энэ хүний аврагч нь бол та биш ээ гэдгийг санаарай. Энэ хүнийг аврах үргийг та гүйцэтгэх ёсгүй. Та гүйцэтгэж угаасаа дийлэхгүй гэдгийг санаарай. New opportunities here and hook. За гэх үнэхээр ямар ч боломж болцоогүй болсон, хаагдсан, боогдсон мэдрэмж төрж байна. Creative ingenuity. Үнэхээр ингээд бүх гарц боломжууд нь бүгдээрээ хатсан, зэвэрсэн. Тэгээд бараг л шоронд орж байгаа юм шиг мэдрэмж төрөнд төрдгөө, танд ч гэсэн төрдгөө. За тэгээд энэ харилцаа яг ямар мэдрэмжээр суурилсан байсан бэ гэдгээр юм боломжгүй болсон, гарц гаргалгаагүй болсон. Ийм мэдрэмж танд ч байдаг, таны сүнсний уугт ч байдаг, түүний сүнсний уугт ч байдаг. Тэгэхээр энэ яг гарц гаргалгаагүй болсон мэдрэмжээс зүхтаахын тулд нэгнийгаа юм жижигхэн нээлттэй одоо бүр битүү таасаар юм хантай ерөөсө гэрэл нэвтэрдэггүй хантай өрөөнд цойрлогцсон гэж төсөөлөх юм бол та хоёр нэгнийхээ хувьд юм жижигхэн цонх шиг мэдрэмжийг төрүүлсэн. Тийм хэцүү юм битүү хантай, бетоны хантай газар өрөөнд жижигхэн цонх гараад ирвэл үнэхээр баярлан тийм үү? Үнэхээр баярлаа. Тэр цонхноос салахгүй шүү дээ тийм. Тэгэхээр яг ийм төрлийн сүнсний холбоос үүсчээ та хоёрт.
та яг энэ хүний хэмжээнд сэтгэл төгшөж айд сандарч буруу шийдвэрийг гаргадаггүй байж болно. Гэхдээ та амьдралынхаа аль нэг хэсэгтээ юм жоохон шоронд орсон юм шиг, боогдсон юм шиг, гарц гаргалгаагүй болсон юм шиг, боломжууд дундраа дууссан юм шиг мэдрэмж танд байдаг байх шүү. Энийг нь ангаагаарай тий. Нөгөө хүнээс сэтгэлээ болохоор та татаж авал бүх юм окей болох гэдэг гэж бодод байгаа. Яг үндэ асуудал нь засрахгүй. Яавал асуудал засрах вэ гэхэлэр энэ боломжгүй болсон шорон татж байгаа юм шиг энэ мэдрэмжийг энэ боогдмал бачигдмал мэдрэмжийг ангаах юм бол таны хувьд бүх зүйл окей болоод эхлэх болно гэж зөвхөн зөвлөж шүү. За уншлагын эхнийх нь хэсэг ингээ сайхан боллоо. Одоо манай нэмэлтээр нь болохоор түүний дараагийн алхам, таны дараагийн алхмын зөвлөгөө, тэгээ харилцааны ирээдүг нь харж өгөх болно. Тэгээ харилцааны ирээдүг нь яг уу энэ харилцаа бас тийм ч явцтай хосын бус найз нөхдийн харилцаа болж болцсохгүй харагдаж байгаа учраас тэрийг нь чарчээ бас хайр дурлалын таны хайр дурлалын амьдралын ирээдүг нь хараад өгөө. За хэрэг манай нэмэлтийг мань авах гэж байгаа бол тоондохгүй нэмэлтээр мань уулзъя. Хэрэг уншлагын чи өндөрлөх гэж байгаа бол тань өндрөөс өндөр амжилтыг хүсье. Сайн сайхныг хүсье. Баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзъя. Түр баяртай.